Монгол улсын их хурлын дарга Зандаа хүүгийн инх бол Монгол улсын засгийн газар хүнс хөдөө аж ахуйн яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа тэргүүний малчдын улсын зөвлөгөөнд өнөөдөр оролцлоо. Мал аж ахуйн талаар засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг малчдад таниулах, малчдын санал санаачлагыг сонсож төрийн бодлогод тусгах, мал малалгааны болон мал аж ахуйг эрхлэн хөтөлж байгаа туршлага сургамжаа малчид харилцан солилцох зорилгоор зохион байгуулагдаж буй. Энэхүү зөвлөгөөнд сум бүрийн тэргүүний малчид оролцож байгаа юм байна. Хөдөө аж ахуй бол хүн амыг хүнсээр хангадаг чухал салбар болохын дээр олон хүнийг ажлын байраар хангадаг талаар улсын их хурлын дарга тус зөвлөгөөнд хийсэн үгийнхаа үеэр тэмдэглэн хэлж байлаа. Нийт өрхийн тал гаруй хувь нь хөдөө аж ахуйгаас хамааралтай амьдардаг эдийн засгийн томоохон салбар юм аа. Ийм салбар хөгжүүлснээр олон мянган Монгол айлын орлого нэмэгдэнэ. Монгол малын мах онцгой амт чанартай гэдэг нь нэгэнт шинжлэх ухаанаар батлагджээ. Энэ давуу талаа ашиглаад өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилтыг дэвшүүлж байна. Биотехнологи, нанотехнологи дээр суурилсан байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр манай хувийн хвшлийнхэн зарим олонтой алхмуудыг хийж эхэлж байгаа. За малыг эрүүлжүүлэхдээ улсын зүгээс онцгой анхаарч байгаа. Бидний олон 10 жил, магадгүй 70-80 жил хийж чадаагүй ажил бол энэ байгаа. Малаа вакцинжуулж, эрүүл байлгах, үүргээ биелүүлж байгаа малчдад хөнгөлөлттэй зээл олохыг засгийн газраас саяхан шийдээд 15-наас эхлэн олгож байгаа. Сарын 0.8% зээлийг. Энэ талаар бас энэ тав ярьсан байх. Малчин хүний ажил хөдөлмөрийг мэргэжлийн болгож менежмент зохион байгуулалтын төвшин сайжруулах чиглэл баримтлана. Малчид маань мал маллах ажил хөдөлмөрөө өрхийн үйлдвэрлэлийн төвшнөөс орчин цагийн менежмент төвчүүлсэн мэргэжлийн төвшөнд гаргах хэрэгтэй. Малыг малчдад олгох бодлогыг анхлан санаачилж хэрэгжүүлсэн арчилсан нам энэ цаг үед дэлхийн төвшөнд хүрсэн өндөр үр өгөөжтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогыг шинээр гарган тавьж байна. Монголын хөдөө аж ахуйн салбар бусад салбарынхаа хөгжлийг өөдөн татаж явах манай эдийн засгийн бат суурь болох учиртай маа. 5 толгойд биш 5 өшөө малдаа найдаж хөгжцгөөё. Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал засгийн газраас малчдын нийгмийн хамгааллын талаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд гадаад орон олон улсын байгууллагуудаас мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнгууд зэрэг олон асуудлын талаар зөвлөгөөнд оролцогчид хэлэлцэн зөвлөлдсөн юм байна. Тус арга хэмжээний хүрээнд сайн малчин, эрүүл мал эрдэнэ, мал үндэсний баялаг, бэлчээр ногоон алт зэрэг салбар хуралдаанууд болсон байна. Эдгээр салбар хуралдаануудын талаарх илтгэлийг оролцогчид танилцуулж тус бүрийн уриалгыг нийт оролцогчдод уншиж танилцуулсан юм. Энэхүү зөвлөгөөний үеэр улсын хурлаас баталж буй хууль тогтоолуудад тусгах малчдаас гаргасан санал санаачлагуудыг нэгтгэснийг хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга ариун болд энэ үеэр улсын их хурлын даргад хүлээлт өгсөн юм а. Гарч байгаа хуулиудад тусах саналуд байгаа юм байна. За хамгийн эхний хэлжин 6 настай хүүхдийн тухай тийм үү? Тэгээ боловсролын бодлого бид ярьж байгаа. За гэх мэтийн олон юм байна. За би гишүүтэйгээ ярина, ганцаараа шийдэхгүй. Тэгээд эрх чуулган, тэрний дараагийн чуулган, дараагийн улсын хурд гэсэн энэ зөвлөмжийг ажилдаа тусгад ажиллана гэдгийг амлая. За баярлалаа.